2017 оны дэлхийн оюутан залуучуудын зуны универсиад их наадам Хятадын Тайванд энэ сарын 19-ний өдөр эхлэх гэж байна. Зуны 29-р универсиад наадамд Монгол улсаас 17 ихтэй сургуулийн 51 тамирчин спортын 9 төрөлд өрсөлдөх юм а. Универсиад наадмын жудо бүхий төрөлд Монгол улсаас эрэгтэй эмэгтэй 6-6-жинд 12 тамирчин оролцох юм. Өнөөдөр баг тамирчдын бэлтгэлтэй Монголын оюутны спортын холбооны удирдлагыг танилцаж амжилт хүслээ. 2017 оны дэлхийн универсиад их наадмын жудо бүхий төрөлд өрсөлдөх тамирчид өнгөрсөн 7 дугаар сарын 25-ны өдрөөс эхэлж баг олимпиад оролцох бэлтгэлээ эхлүүлжээ. Жудо бүхий баг тамирчид дасгалжуулагч багш Монгол Улсын хөдөлмөрийн Баатар гавь тамирчин, Хашбаатарын Цагаанбаатар, олон улсын хэмжээний мастер Од сүрэнгийн Болд Эрдэнэ нарын удирдлагадор говь resort-ийн спорт зохицолборт бэлтгэл сургуультаа чамаархан базааж байна. Энэ удаагийн зуны универсиад наадмын эрэгтэйчүүдийн 60 кг хэмжээнд Мигмар Дорж, 66 кг хэмжээнд Эрхэнбаяр, 73 кг хэмжээнд Баяр Төвшин, 81 кг хэмжээнд Гааж Дамб, 90 кг хэмжээнд Мөнх Жаргал, 100 кг хэмжээнд Сугар Жаргал нар оролцох бол эмэгтэйчүүдийн 48 кг хэмжээнд Наран Цэцэг, 52 кг хэмжээнд Ганц Цэцэг, 57 кг хэмжээнд Хулан, 63 кг хэмжээнд Баасан Жаргал, 70 кг хэмжээнд Даваа Сүрэн, 78 кг хэмжээнд Гандим Манар дэлхийн шилдэгүүдтэй техник ур чадварыг сорин өрсөлдөх юм а. Универсиад наадамд анхудаага оролцож байна. Тэгээд 66 кг хэмжээнд эрхээ авсан байгаа. Тэгээ одоо бэлтгэл маань 10 гаруй хоног үргэлжлээд одоо төгслийн шатанд орж байна. Одоо жингээ тааруулах амралтын байдал, сэргэлтийн байдалтай л байж байна. Энэ онд улсын аваргаас мөнгө аваад шгшээ огт орсон байгаа. Тэгээ тэрнээс хойш Зүүн Азийн аварга болсон. Тэгээд оюутны улсын аваргад төрүүлээд одоо ингээд эрхээ аваад тэмцээнд оролцох ч одоо баяртай байна. Одоо энэ жилийн улсын авшилгал тэмцээн буюу оюутны улсын авшилгал тэмцээн 25 наснаар зохиогдсон учраас манай улсын одоо 20 ихтэй сургууль сурдаг 25 нас хүртэл залуучууд оролцож байгаа бас онцлог болж байгаа. Монгол улсын оюутны улсын авшилгал тэмцээнд төрүүлсэн баг тамирчид бүгж байгаа учраас бүгдээрээ л одоо медалийн төлөө өрсөлдөх бүрэн чадвартай тамирчид явж байгаа. Хамгийн гол нь өөрсдийн бэлтгэл сургууль таарах, өөрсдийгөө дайчилж төвчэн дээр одоо иргэн шарамсахгүй барилдаа их хамгийн чухал та. Олон улсын оюутны спортын холбооноос 2 жил тутамд нэг удаа зохион байгуулдаг зуны универсиад наадамд манай улсын тамирчид 1965 оноос эхлэн 52 дахь жилдээ оролцох гэж байна. Энэ хүртэлх хугацаанд монголчууд 21 универсиад наадамд оролцохдоо 11 алт, 14 мөнгө, 25 хүрэл, нийт 50 медалийг бүрдээд байгаамаа. Тэр дундаа жудо бүхий төрлөөр 1999 оноос эхлээ оролцохдоо 3 алт, 3 мөнгө, 4 хүрэл медаль, нийтдээ 11 медаль бүрдэж байсан амжилттай. За хамгийн сүүлд 2015 онд бүгд найрамдах Солонгос улсын Гуанчжоу хотод нуусан зуны 28 дугаар универсиад наадамд Монгол улсын гавь тамирчин Дорж сүрэнгийн Сумья алтан медаль бүрдэж байсан бол Монгол улсын гавь тамирчин Мөнхбатын Уран Цэцэг хүрэл медалийг бүрдэж байсан амжилттай. Энэ жил универсиадад оролцож байгаа нийт тамирчтай амжилт хүсмээр байна. Тэгээ миний хувьд болохоор 2015 оны универсиадад оролцож байсан бас анхны универсиад байгаа. Тэгээд универсиадаа анх удаа оролцоод төрүүлж исэн. Тэгээд дараа жил мэдээж олимпиад оролцоод бас олимпиасаас мөнгө медаль авсан байгаа. Тэгэхээр универсиад наадам бол бас маш том наадам. Хүүхд залуучуудын хувьд бол маш их туршлагыг хөрөнгөлүүлдэг. Тэнд яг ингээд олимпийн орчин бас бүрэлдсэн байдаг байхгүй юу? Олон орноос олон тийм шилдэг залуучууд ирээд яг ингээд нэг тосгонд байрлалцсан тий. Яг л надад олимпиад оролцож байгаа юм шиг тийм мэдрэмжийг төрүүлж өгсөн ба. Миний хувьд болохоор 3 удаа универсиад наадамд оролцож байсан. Тэгээд анхны одоо эмэгтэйчүүдийн жудочдын анхны одоо универсиад наадам анх 1995 онд Осакад Монголоос оролцож байсан. Тэгээд бид нэр дөрвөлөө оролцож байсан. 4 эмэгтэй. Тэгээд дараагийн наадам болохоор 1999 он Palma de Mallorca Испани тэний арал тэрэн дээр бол болж байсан. Тэгээд энэ тэмцээнд бол Монголоос бол маш цөөхөн тамирчин мөртлөө маш амжилттай сайхан оролцсон. Тэгээд манай гавь тасгалжуулагч тамирчин Болдбаатар багш алтан медаль аваад миний бие бас 57 кг хэмжээнд анх удаа хүрэл медаль авч ирсэн. За универсиад наадам бол ер нь бол тамирчдыг цаашдын амьдралынх бол амжилтын замыг нээж өгдөг ийм сайхан наадам. Дэлхийн дээр олон орны оюутан залуучууд цуглаад нэгэн дээвэр дор цуглаж одоо олимпийн хэмжээ зохион байгуулдаг ийм том тэмцээнээс ийм наадмаас медаль авах гэдэг бол тамирчдын хувьд одоо бас маш том боломж гарч ирж байгаа гэж ирээдүйдээ тамирчдад одоо үд хаалга нэгж байна гэсэн бол харж болно. Миний хувьд одоо 2003 оны универсиад наадамд Солонгосын Тэгү хотод зохиогдсон универсиад наадамд хүрэл медаль хүртэж ирсэн.
Энэ удаагийн универсиадад жудо бүхний төрлөөр оролцох тамирчид 8 дугаар сарын 17-ны өдөр Тайпей хотыг зорих юм байна. Универсиад наадмын жудо бүхний төрөл 8 дугаар сарын 20-оос 24-ний өдрүүдэд үргэлжилж эрэгтэй эмэгтэй 8 жингийн барилдаан болохын зэрэгцээ багийн барилдааны аваргуудыг мөн тодруулах юм а.